Та бүхний амрыг ирье. Би өмнөх бичлэгтэйгээ уялдуулан энэхүү бичлэгийг хийж байна. Өмнөх бичлэг нь юу байсан бэ гэхээр би энэ одоо юу гэдгийг үлгэр домгийн гэмээр энэ зураг Монгол юмаа гэсэн юм ярьсан байхгүй юу. Тий. Монголд одоо юу гэдгийг бидний өвөг дээд нэг ийм нэг ивэртэд итгэдэг байсан байна. Тэгээд бидний одоо юу гэдгийг хаад ноёдууд ийм одоо юу гэдгийг хааны нөмөргч гэдэг юм уу тий. Дээлч гэдэг юм уу зүйлийг өмсөж хэрэгэлдэг байсан байна. Би бүр энэ одоо юу гэдгийг тэтмэн дээр байгаа загал маань хүртэл бас Монгол байж болно гэсэн юм ярих гээд байхгүй юу. За энэ яриа юунаас эхэлсэн бэ гэхээр нөгөө нэг энэ солонгосчууд гэж байдаг. Тэгээд солонгосчууд болохоор нөгөө нэг бид нар манж болоод монголчуудын өмнө бүхэлдэж байсан ч гэсэн бид нар жинхэнэ одоо соёл иргэншлийг тээгчд гэдгээ мэддэг байсан юм энэ төр гэж байгаа байхгүй юу. За тэгэхээр чин солонгос хэлийг ингээд сонсохоор таны зүрх сэтгэлийг гжигддэггүй. Гжигддэггүй. Яагаад? Яагаад вэ гэвэл солонгос хэл нь болохоор isolate хэл байхгүй юу? Өөрөөр хэлбэл бусдаас одоо онцгойрсон бусадтай холбоогүй тийм хэл. За би энэ газрын зураг тавьсан байгаа юм. Тэгээд хүннүү хэл бол монгол хэл юм а гэсэн бичлэгэн дээр нэг тийм хэрүүл хийгээд байсан тийм үү. Тэр кет хэл гэж байдаг. Кет хэл нь тэр түрэг хэлтэй нэг их холбоотой биш байхгүй бас монгол хэлтэй нэг их холбоотой биш бусадтай ер нь ямар ч холбоогүй нэг тийм хэл байхгүй. Тэгээ тэр хэлийг аваачаал кет хэлний тэр үг нь л одоо юу гэдгийг хүннөөгийн хэл байх шиг байна гэсэн юм одоо юу гэдгийг санал болгож байгаа хэл шинжээч байгаа нэг гачин байгаа байхгүй юу. За бид нар одоо юу гэдгийг энэ солонгос хэлийг алгасаад тэр цаанд байгаа япон хэл мэлтэй холбоотой энэ төр гэх гээд байгаа өөрсдөө. Жишээ нь монгол хэлний их гэсэн үг байгаа. Ихи тийм үү ихи. Тэгэхээр чин японочууд ямар нэгэн байдлаар тэр их гэсэн үгний урталт хүндэтгэлийн о залгаад о ихи буюу оки ч гэдэг юм уу. Оки гээд их том гэдэг нэг яриад явцдаг байгаад байгаа юм. За юу гэж ярих гэж байна гэхээр христийн шашны талаар өнөөдөр ярмаар байгаа. Христийн шашны талаар. За энэ болохоор Abrahamic God is evil буюу Авраамийн шашны одоо юу гэдгийг бурхан хорон санаатай юм биш үү гэсэн тийм бичлэг байгаад байгаа. За яагаад юм бэ гэхээр одоо юу гэдгийг тэр Библиэлд гарч байгаа балиар заван юмнуудаас болоод л одоо юу гэдгийг хорон санаатай юм биш гэсэн юм ярих гээд байгаа хгүй юу. За энэ дээр юуны тухай ярьдаг вэхээр тэр сайн муугийн одоо юу гэдгийг мэдлэгийг өгдөг жимсийг эзнэрээ Адам, Ева хоёр яагаад нүгэлтийн болсон юм бэ гэдгийг ойлгохгүй байгаад байгаа байхгүй юу? Adam and Eve are driven out of the garden in humiliating ways, beaten about the bottom with the edge of swords. Angels. Тэгээд энэ юу гэж яагадаг вэ гэхээр Адам, энэ Ева хоёр тэр алимыг эзнэрээ сайн мууг одоо юу гэдгийг хорон санаа, муу санаа энэ төр гэдгийг мэддэг болдог. Гэтэл чин бурхан уурлаад сэлмээр одоо бүкс рүү нь одоо юу гэдгийг хатгахаа чавчих маягаар л одоо юу гэдгийг Эден цэцэрлэгээс хөөдөг. Тэгээд буцаж орж ирэхгүй байхын тулд Эден цэцгэрийг тойруулаад нөгөө нэг сахиусан тэнгэрүүдээр одоо юу гэдгийг мануулцдаг. Тэгэхээр ямар бурхан одоо ингэж одоо ийм хийдэг байна. Бид нар нөгөө нэг сайн мууг мэдэх ёстой байсан. Бид нар сүлднийхээ хувьд одоо юу гэдгийг өсөн дивжих ёстой байсан. Гэтэл биднийг фермийн амтын шиг л тэгж хадгалж байсан шүү дээ гэж энэ бичлэгэн дээр гарч байгаа юм. За та нар сонирхож байгаа бол би энэ доор одоо юу гэдгийг линкийг тавьчихна. Гэтэл чи энийг ойлгохын тулд одоо юу гэдгийг өөр шашин буюу исламын шашинд очино. Тэгэхээр энд юу гэж ярих гэж нөхөр "О Adam, dwell you and your wife in the paradise." За энэ Деважингийн газар нутагтэр Адам чи их нэртэйгээ хамт амьдраа. Тэгээ юу хүснээ хийж одоо юу гэдгийг чөлөөтэй одоо юу гэдгийг pleasure буюу одоо юу гэдгийг таашаалтай байцгаа гэж байгаа. Гэхдээ та нар хизээч тэр одоо юу гэдгийг тэр модон дээр гэж юм тийм модны одоо юу гэдгийг ойр зогсож болохгүй шүү, очиж болохгүй шүү гэж байгаа. Хэрвээ очих юм бол та нар залимуун болноо. Одоо залтан болноо. Залтай болно.
хорон санаатан муу амьтад болцгооно гэж аахгүй юу. Тэгээд хаалтан дотор wrong doers буюу хорон мууг үйлдэгчид болно шүү гэж байна. Гэтэл ингээд бурхан бүтээгч анхааруулаад байхад чинь тэр хоёр очоод тэр модны хажуу зогсчдөг. Тэгээд хорон санаатан болж хуурцгаадаг. За тэгэхээр ерөнхийдөө Адам энэ Евагийн удам өөрсдөө Адам, Ева, Мева гэж нэрлээд яваад байгаа хүмүүс нь болохоор залим муу буюу залтингууд, хорон муу санаатангууд байх нэ. Тэгээд тэр одоо юу гэдгийг жимсийг эдсэн зүв байсан мэсэн гэж ярьж байгаа хүн ч бас одоо буруу юм байх нь шүү дээ. За энийг болохоор жинхэнэ одоо юу гэдгийг ойлгодог нөхдүүд нь юу гэж тайлбарладаг вэ гэхээр энэ еврейн шашны номлогч Раби хүнээс одоо энэ тухай асууж байгаа юм. Adam, as the creation of God, was given a mission in the world, which he flubbed up by committing his sin. And that mission was to proclaim the glory of God in the universe. За тий. Адам нөгөө нэг нүглээ үйлдэхдээ нэг юмыг мэдэж авдаг. Тэр нь болохоор тэр Адамд өгсөн онцгой зорилго байдаг. Адам ямар зорилготой болдог вэ гэхээр Бурхны глори буюу алдар нэрийг энэ хорвоо дэлхий дээр түгээх болчихдог. За тэгэхээр чин ямар бурхны юу алдар нэр тэр бурхнаа ингээд алдар нэрийг ингээд түгээх гэсэн чинь нөгөө бүтээгч нь уурлаад одоо юу гэдэг хөөгд гаргацдаг штэ. Тэгэхээр ямар бурханд мөргөх ёстой болчдөг вэ гэхээр тэр алимыг өгсөн тэр одоо үр жимсийг хүртэхийг одоо зөвлөсөн могоонд мөргөдөг. За тэгэнгუთ чинь бид нар энийг юу гэж ойлгох вэ гэхээр бидний монголчууд одоо юу гэдгийг энэ хаана амьдарч байна вэ гэж байгаа. Бид нар одоо тэр Христийн шашинтай хэрээдүүдийн туулын хар шугуу одоо нийслэл байсан газар амьдарцгааж байна. Бид нар өөрсдөө ч бас тэр хэрээдүүдийн одоо юу гэдгийг үр удам юм шиг байгаа юм. Тийм учраас бид нар одоо юу гэдгийг байлдан дагуулж ирсэн Чингис хааныг эзэм богдо Чингис хаан гэж нэрлээд богд гэдэг нь болохоор орос хэлний боожд буюу удирдагч гэсэн утгатай. Вожд народа Ленин гэх юм бол одоо гэдгийг ард түмний удирдагч Ленин гэдэг юм уу те. Овгийн захирагч гэдэг юм уу, бурхныг төлөөлөгч гэдэг юм уу, тиймэрхүү хүнийг богд гэдэг. За бидний халах монголчуудын хувьд болохоор богд гэдэг нь маань бидний шашны тэргүүн байдаг. Далай лам бидний шашны тэргүүн биш. Богд гэсэн хүн бидний халагчдын шашны тэргүүн байх ёстой. Тэгээд бид нэр одоо юу гэдгийг энэ бурхны уул буюу богд уулын одоо хормонд ингээд энэ үлзийтэй газар юм а гэд сууцгааж байгаамаа. За тэгэхээр санскрит хэллэн дээр тэр бохога гэд хаан. Тэнгууд энд одоо юу гэдгийг баялаг гэж юм л да. Дээрс нь бас цалинч гэж юм тийм үү. Тэгээд дээрс нь энд снэк гэж байгаа байхгүй юу? Могоо гэж байгаа. Тэгэхээр бог гэсэн юм маань эртнээсээ л одоо юу гэдгийг могой байсан юм шиг байгаад байгаа. Тэгэхээр Христийн шашин, лалын шашин энэ төр нь болохоор лалын шашин яг тэгдэм үгүй мэдгүй. Христийн шашин дээр болохоор ерөнхийдөө тэр бог буюу тэр могоонд л мөрөгдөг тэр сайн мууг одоо юу гэдгийг мэдүүлсэн могооны алдар нэрийг одоо юу гэдгийг те Йеховагийн алдар нэрийг энэ хорвоо дэлхийд одоо түгэх ёстой маа гэсэн маягаар л явдаг. Тийм учраас л янз бүрийн одоо юу гэдгийг эвгүй юм хийдэг, үүмэн самуунтай юм хийдэг, дайн байлдан хийдэг, алж устгадаг, хөшөө дурсгалыг эвддэг байгаад байгаа маа. За тэгэхээр чин тэр энэ хэрээдүүд ямар хүмүүс байсан юм бэ гэхээр энэ Христийн шашинтай хүмүүс байж л гин л дээ. Тэгээд ийм одоо юу гэдгийг Нестрийн шашны одоо юм загалмайнуудыг зүүж авч явдаг байсан гинэ. Яг орггүй энэ Христийн шашны эд үлгийн зүйл байх шиг л байдаг. Энэ болохоор тэр Гонконгийн одоо арт галерей гэж л байна л да. За тэгэхээр чин энэ Азад ийм хас ямар бэлэг тэмдэгтэй байдсан бэ гэхээр энэ бол нэг бол буддын шашны бэлэг тэмдэг. Нэг бол хэрвээ газрын зураг дээр ингээ харах юм бол ийм хас байх юм бол тэр газарт буддын шашны сүм байгаа. Эсвэл ямар нэгэн уламжилт шашных нь сүм байгаа. Эсвэл мэрэг төлөгч хүмүүсийг одоо юу гэдгийг байгаа гэсэн тийм илэрхийлэл байдаг. Тэгэхээр энэ ийм загалмай зүүж яваа хүн яг Христийн шашинтай хүн байх уу гэхээр яг үгүй юм аа.
яг үгүй юм. Би энийг ямар нэгэн өөр зүйл байна гэж олж харж байгаамаа. За өнөөдрийн үед ингээд зогсохгүй бол одоо хитрхи нуших гээд байна. Энэ хасны талаар бид нэр хэрвээ энэ хасыг одоо юу гэдгийг хэрэглэх гээд байгаа юм бол гоёл соёл болох гээд байгаа юм бол яаж хэрэглэх талаар би дараагийн бичлэгтээ ярихыг хичээе. Анхаарал тавьсанд баярлалаа.